За энэ жилийн хувьд бол Монгол улс 2026 оны 8 сарын 17-наас 28-ны хооронд зөрчилдөө тэмцэх нэгдсэн үндэсний байгууллаганд иргэдэг одоо энэ конвенцийн 17 дугаар баг хурлыг бол талуудын баг хурлыг бол Монгол улсад зохион байгуулагдаж байна. За энэ хурал зохион байгуулагч байгаа холбоотой одоо Монгол улсад үйлчлэг эрхэлж байгаа дотоодын бизнес төр засгийн байгууллагууд үйлдвэрлэл үйлчлэгээний байгууллагуудаас гаргаж ирж байгаа энэ карбоны шингэлтийг бид нар яаж хийх вэ гэдгийг одоо жишээ нь энэ анхдагч хуулиараа бид нар зохицуулна. За энэ хуулийн гол зорилго бол эрх зүйн орчинд хувь болон төрийн байгууллагуудын үйлчлэгээн дээр гаргаж ирж байгаа энэ карбон шингэлтийн асуудлыг нь зохицуулж өгөх эргээд энэ хувийн хвшлийнхныг дэмжих зорилготой гаргаж ирж байгаа. Өнөөдрийн байдлаар хууль эрх зүйн дангадагч хууль байхгүйтэй холбоотой карбон кредит буюу за энэ карбон кредит гэдэг нь ямар учиртай вэ гэхээр ер нь бол одоо энэ байгаль орчныг нөхөн сэргээх, хурцлан сэргийлэх үйл ажиллагаанууд нь дандаа зардалтай явж исэн бол энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор тухайн үйл ажиллагааг эрхэлж одоо дэлхийн нийтэд энэ карбоныг шингээж байгаагаар нь зориулаад кредит болгодог энэ кредитийн механизмыг эргээд санхүүжилтийн бас нэг хэлбэр болж байгаа. Тэгэхээр энэ хуулийн гол санаа нь бол энийг эрх зүйн орчинд нь зохицуулах ийм л зорилготой хууль.